Зохиолч Ц. Ууганбаяр. Хар цэцэг. Бороо цодгож байв. Зуны уйлрал атал цаанаал нэг жиндүүхэн бөгөөд гудамжаар холгох хүмүүс цөм дүнсийж ууртай царайлан хааныг тийшээ яарна. Өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ? Хаа сайгүй замын түгжрээ уурлаж хашигдсан жолооч нарын дуу бүр дээд зэгтээ хурч бие биерүүгээ чанга зандарна. Зэвхий тэнгэрээс зодгах их усан туслууд хизээч дуусч дундрахгүй нөө гэлдээ зодгах саарл. Уг нь бороо ороход хүмүүс баярладаг байтал энэ удаа шал эсрэгээр бүгд л айдас төгшүүр ямар нэгэн бухимдалд автжээ. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис их кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг явж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан их тав орчим насны болов гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр инэрлгүй зодож бархируулах нь өртөв. Ийм залуухан бас давгүй царайлаг энэ туранхай бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм юр алгаа. Энэ хүйтэн борооноор нэмгэн хувцалсан жаахан хүү ээжээ химэн аврал ирэн сарвалзаж газар хөвтөх авч өнөөх бүсгүй хүүг үгдөөгүй дэвслэн өшөгчх нь Сэлэнгээд аргагүй аимшигтай санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс хүүгээ зодож байгаа их бидэнд ямар ч хамаагүй гэж үзсэн үү? Эсвэл бүр анзаарсан ч үгүй юу? Ямартай ч огтхон чимзгэлсэнгүй. Бүр тоож ч харсангүй. Өнөөдөр чинь энэ хүмүүс ер нь юу болцохоо вэ гэж Сэлэнгээ өөрийн ирэхгүй амандаа дуу алдаж энэ асуултанд нь хинэгэн хариулчих юм биш байгаа гэсэн шиг орчин тойрноо горилгын нүдээр харан бүлтгнэж алхааныхаа хурдыг уламд хүргэсгэлээ. Ийхүү Сэлэнгээ цаашаа алхасаар орон сууснуудын дунд ороод ирлээ. Тэрээр нэгэн угсармал 9 давхар байшингийн булан тойрох агшинд 20 орчим насны л болов гэмээн өөрийнхөө үеийн нэгэн бүсгүйтэй мөргөлдчихв. Гэтэл тэр үл таних бүсгүй Сэлэнгээг амаач нээж амжаагүй байхад хараалын үгээр болж гарах нь тэр. Нүдэн ширгэж сохоосон үрчгэр амтан минь наад хоёр цэхрээ сайн нэгээд замаа хараач гэж тодхон хэлээд цаашаа амандаа элдвийг бувтнан явж одлоо. Үнэн дээр түүний юу гэж үргэлжлүүлэн хараахыг ч Сэлэнгээ сонсхийг хүссэнгүй. Амьдралдаа анх удаа хүнд ингэтлээд оромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй. Эргэж ч харалгүй гүйчихлээ. Бороо улам хүчтэй ширүүссээр энэ нь хүмүүсийн уур бухимдлыг бүржих нэмэгдүүлж байгаа гэлтэй хаасайгүй л хялалцаж чиглэлдсэн хүмүүс хараалын үгс шидэн холхилдно. Энэ хүмүүсийн дунд ядаж шүхэр барин тайван алхах хүн ч алга. Хувцсан нэвт норж догдохын аргагүй болсон мэт харагдах авч хөмсгөө зангитан ярвалзан алхаад л. Тайван явах ямар ч арга алгаа. Энэ муу ёр шингэсэн үү гэлтэй усан бороо ямар нэгэн муу зүйл зөгнөөд амьдралыг нь оронгоор нь эргүүлж там болгон хувирах гэж байгаа юм шиг л Сэлэнгээ санагдах нь тэр. Энэ бодолтой зэрэгцэн ар нуруугаар нь аалзгүй шиг болж өөрийн ирэхгүй дотор нь ардс хийв. Сэлэнгээ энэ мөчөд өөрийн амьдардаг танил дотн болсон орон сууцаа харахыг тэсгэлгүй хүсэх авч гэртээ хүрэх хараахан болоогүй байлаа. Хурдхан гэртээ харж энэ замбраагүй зэвүүн муу ёр зөгнсөн орчноос ангижирч зурагтаа үзэгсэн гэдэг бодол түүнийг бүр хурдан алхахад магадгүй бүр гүйхэд хүргэх аж. Дахин нэг байшингийн булан тойрон ирэглээ. Гэтэл Сэлэнгээгийн нүдэнд өөрийн ирэхгүй нэгэн зүйл өрдсөн нь гартаа ганц ширхэг улаан сарнаа атгахжсэн гүн цэнхэр өнгийн костюмтай залуу байлаа. Залуугийн царай цонхгор зэвхий бөгөөд цэнхэр костюмтай зогсох түүний гарт нь байгаа улаан сарнаа нэг л зохицолгүй харагдана. Энэ үл таних залуугийн Сэлэнгээгийн нүдэнд ялгарч өртсөн хамгийн гол шалтгаан нь бүх хүмүүс уурлаж дүнсийсэн байхад ганцаархнаа инээмсэглсэн явдал юм. Гэхдээ энэ цонхгор залуугийн хүйтэн инээмсэглэл Сэлэнгээд огтхонч сайхан сэтгэл төрүүлсэнгүй. Уг нь энэ олон уурлаж бухимдсан хүмүүсийн дундаас ядаж ганц ч гэсэн инээмсэглсэн царай олж харсандаа баярлаж байх ёстой атал тэгсэнгүй. Ердөө л сэтгэлд нь нэгэнт хуралдаад байгаа өөрт нь үл ойлгогдох айдсыг нь харин ч бүр хөглөөд ирэх шиг.
Яагаад энэ залуу инээмсэглэж байгаа хэрнээ ийм муухай таагүй сэтгэгдэл төрүүлнэ вэ? Сэлэнгэ өөрөөсөө ийн асуугаад өргөжлүүлэн өөртөөгөө бодлороо ярилцлаа. Уг нь өчигдөр уржигдар за ер нь тэрний урдах бүхэл өдрүүдэд өөрөөр хэлбэл хэвийн өдрүүдэд тайван инээмсэглэн алхаж байгаа хүмүүсийн дунд уурлаж бухимдсан хүн таагүй сэтгэгдэл цаашлаад айдас төрүүлдэг бол энэ удаад яг эсэргээр үйлчилж байгаа нь нү? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууралсан царай гаргахгүй бол бусдыг айлгчихдаг байна. Энэ тэгэхээр юу гэсэн үг вэ? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууртаа царай гаргаж инээмсэглсэн хүмүүсийн дунд бол инээгээд бай гэсэн үг үү? Тэгвэл ердөөл бусадтай ижилхэн биш байгаа тэр байдал айдас төрүүлдэг байна. Яг л амьд хүн үхснээсээ хайдаг шиг. Үхсэн нь амьдаасаа ялгаатай учраас амьд хүмүүс түүнээс айж сэжиглэж цэрвдэг. Бүр тэгээд үхсэн нэгийгээ босоод ирэхүй гэсэн шиг авсанд хийж таглаад газар дор болж бүр дээрээс нь цэмтэлдэг. Тэгвэл яг үүнтэй адилаар үхсэн нь амьдаасаа хайдаг. За биш юм аа. Үхсэн хүн гэдэг бол айх баярлах мэдрэмжээ алдсан юу ч мэдрэхгүй болсон тийм л нэг цогцос шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Үхэхстийн эсвэл цаашлаад сүнснүүдийн ертөнц гэж байдаг ч юм билүү? Тэгээд л магадгүй хэн нэгэн амьд хүн ямар нэг байдлаар тэр газарт нь очиж явах юм бол үхэхстэд эсвэл сүнснүүдэд айдас төрүүлэх нь дамжиггүй. Сэлэнгэ ингэж бодсноо жихүүцэж орхив. Юун ч дими юм боддөг юмт. Ингэж өөртөө дуулдах төдий шивнэн алгааныхаа хурдыг жаахан сааруул. Сэлэнгэ ингэж бодол болон алхаж байхдаа өнөөх цэцэг барьсан цэнхэр костюмтай этгээдээс нүднийхээ харцыг огтхонч салгаж чадахгүй байсан билээ. Учир нь тэр залуу руу ойртох тусам царайн тодрон харагдаж тэр нь ирэхгүй сонирхол татахույц байсан ажээ. Залуугийн том алаг нүдний нэг нь долор байх бөгөөд энэ нь мөлчгөр цонхгор царай. Спорт маягийн тажирхан үсэнд ердөөч зогцохгүй харагдана. Яг л хаа хамаагүй хүмүүсийн нүд, шүд, үс чих царай дүрхийг цуглуулад нэг хүн болгоод эвлүүлчихсэн юм шиг. Довчхондоо бол тэр залуу яг л эвлүүлдэг тоглоом гэлтэй. Тэр тоглоомыг хэн нэгэн итгэхэд маш сайн эвлүүлчихсэн юм шиг. Дэрүүл таних залуу сэлэнгэрүүл ширтэн хараад инээгээд байгаа юм шиг атлаа. Үнэн хэрэг дээрээ сэлэнгээ дээр тэр залуугийн харц тогтохгүй байлаа. Магадгүй сэлэнгээгийн биед байгаа тэр нь өөрт нь харагдахгүй байгаа тийм зүйлийг энэ цэнхэр костюмтай залуу олж харж чаад инээгээд байх шиг. Сэлэнгээгийн алхаа мөр удааширч зүрхнийхэн цохилд мэдэгдэхүйцээр түргсээд иржээ. Энэ залуу руу ингээд л дөхөөд байх нь зөв үү буруу юу? Эсвэл бүр тойроод гүйчхүү. Ядаж байхад энэ залуу яг гэр хүрэх замд нь тааралддаг хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр суужгсан инээж байгааг ч хэлэх үү. Бас тэр гартаа барьсан ганц ширхэг нүцгэн сарнай нь энэ эцэс төгсгөлгүй цутгах боронд цохигдож шалжижсэн шинж ердөө ч алга. Ер нь энэ залуугийн бүх хэдис нь нэг л ойлгомжгүй. Ганцхан үгээр хэлбэл нэг л авцалдахгүй байв. Сэлэнгээ гайхаж эргэлзсэн бас айсан бодолтой автан аажмаар алхасаар нэг л мэдхнээ өнөөх залуу руу нэлээд өгөөд иржээ. Гэтэл өнөөх цэнхэр костюмтай долор залуу сууж байсан сандлаасаа үндийн инээмсэглсээр сэлэнгээ рүү ойртов. Ингэн гэж санаагүй сэлэнгээ давхын цочсноо айдастайгаа тэмцэж хэвийн байдлаа хадгалахыг хижээж эхэллээ. Орчин тойронд нь уур уцаартай болохоос биш өчтөчнөө хүмүүс явж байхад энэ долор залуу яавал гэж хэмээн өөртөө хэлж тайвширхыг хичээнэ. Гэхдээ энэ залуугийн нэг л юм аргагүй игдүүцэм зэвүүн санагдаад байгаа нь цонхгор нүүрэндээ тодруулаад байгаа хүйтэн инээмсэглэл нь байлаа. Инээмсэглэлч гэжтэй. Инээмсэглэл гэдэг бол хүмүүст хөгжилтэй, аз жаргалтай байгааг илэрхийлэл болохоос биш айдас төрүүлдэг мушилт биш шүү дээ. Гэхдээ бас энэ залууг зүгээр л нэг мушилсан гэж хэлэхэд бас болохгүй. Ядаж байхад энэ орчин тойрон тэр аяараа гунигт автах мэд дүнсийн саралтаж мууяр зогнсон гэлдээ зуны хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутхан гудамжинд явах хүмүүс ууртаа яргар царайгаар нүрээ чимгэлсэн байгаа нь сэлэнгээгийн сэтгэлийг хямраах хангалттай шалтгаан болж байлаа.
Инээмсэглсэн долгор залуу сэлэнгээгийн өмнө тулж ирээд өнөөх гартаа барьж байсан улаан сарнаага түүнд барив. Гайхшруулж бас жихүүцмээр энэ үйлдэл нэг л мууяр зөгнөх шиг сэлэнгээ санагдана. Сэлэнгээ цэцгийг авахыг тэгтлээ яарсангүй. Харин өнөөг хэрн инээсээр байгаа цэнхэр костюмтай долгор залуу руу асуусан харцаар ширдэв. Бороо улам хүчтэй асгарсаар залуу юу ч хэлсэнгүй зүгээр л цэцгээ түүн рүү сарвасаар зогсно. Сэлэнгээ ямар нэг зүйл асуух гэснээ болж энэ залуугаас хурдхан салж гэртээ харахын төс болжээ. Тэгээд шууд л цэцгийг аваад гүйж одлоо. Эргэж ч харсангүй. Хурдхан гэртээ ороод энэ толгой өвтгсөн дүнсгэр орчноос салгасан гэхээс байж ядна. Сэлэнгээгийн санаанаас саяын залуу юр гарсангүй. Ялангуяа тэр долирнууд хүйтэн инээмсэглэл бас тэр өмсчихсөн гүн цэнхэр өнгийн костюмыг нь өөр хинч хизээ нэгэн цагт өмсөж байсан нь Сэлэнгээгийн санаанд буухгүй байв. Ингэж бодмогцоо Сэлэнгээгийн царай гинэт бараагаад зог тусхан тэрэ. Тийм ээ. Тэр залуугийн өмссөн тэр гүн цэнхэр өнгийн костюм нь огтхонч нороогүй байсан. Үүнийг нь тухайн үедээ ажиглаж байсан ч яагаад гайхаагүй өнгөрчихсөн юм болоо? Сэлэнгээ өөрийн ирэхгүй эргэн харлаа. Өнөөх цэнхэр костюмтай залуу аль хэдийн алга болжээ. Дөрөвхөн тоглоомын талбай дээр сууж байсан ч ямар ч улмөр алга. Харин тэр долир нүдтэй залуугийн үнэхээр байсан гэдгийн баталгаа болсон улаан сарнай Сэлэнгээгийн гарт үлдэж хоцоржээ. Хав ойр толгиж байсан хүмүүсээс цэнхэр костюмтай долир нүдтэй залууг хаашаа явсныг асуух гэсэн боловч яахаас ч буцахгүй шинжтэй ууртай хүмүүс рүү харж чадсангүй орц руу орлоо. Орц хав харанхуй байлаа. Уг нь дандаа л гэрэлтэй байдаг энэ орцны бүх гэрэл нь яагаад ингэж унтарчихсан байдаг вүлээ? Захилгааны ямар нэг саатал гарсан. Эсвэл нэг сайн ирнэ орцны жижүүрийн эзгүй байх чөлөөнөөр сим орж ирээд бүгдийг нь дэлсэж орхио юу хэм мэдлээ. Ийм бодоод амжлаа. Ямар ч тач орц ямар ч гэрэлгүй харанхуй байлаа. Сэлэнгээгийн орц руу орох хагшинд сүмөцөж байсан оройны нар ямар нэгэн чөтгөрөөс айгаа юу гэлтэй хизээч мандаж байгаагүй юм шиг жаргачж. Нар ийм хурдан бас огцом жаргаж уулын цагуур далд орчхож байсныг Сэлэнгээ ердөөч санахгүй байв. Тэрээр энэ харанхуй орцонд гар утасныхаа гэрлийн тусламжтайгаар шатанд бүдэрчихгүйхэн шиг болгоомжтой өсгөж явлаа. Одоо дахиад хоёрхан давхар өксчихвэл тэрээр гэрийнхаа хаалганы өмнө тулж ирэх байв. Түүний гэр нь 5 давхарт байдаг бөгөөд ямартай ч ихний 3 давхрыг давчихжээ. Гэртээ орох хүртэл энэ хоёр давхар шатанд Сэлэнгээг юу ч хүлээж байж мэдэх юм шиг түн санагдлаа. Гар утасных нь гэрэл ойр ойрхон унтарч орц тэр аяараа харанхуй болгоод Сэлэнгээгийн хамаг биеэр нь хүйтэн цусгүй шиг болж төрөгхөн шиг утасныхаа аль нэг товчлуурыг даран дахин гэрэл асаан явна. Утасныхаа гэрлийг шатууд тусган аажимхан 1-2 гიშгэн дээш өксөж байснаа санамсаргүй өмнөх замаа харахад 4 давхарт нэг итгээд харанхуй булан руу нүрээрээ шигдэн зогсож байхан тэр. Сэлэнгээ золтой л хашгирчгаагүй ч айсандаа хамаг бие нь тогн цохиулж байгаа юм шиг татс хийснээ хоошоо хідэн алхам угарч гин. Энэ үед гар утасных нь гэрэл дахин унтарлаа. Сэлэнгээгийн нүрээр хүйтэн хөлс дагварлан шатаар үргэлжлүүлэн дээш өгсгөн зөвүү гэсэн бодол толгойд нь уран гарч ирлээ. Саяын нүдэнд өртдөг хин эсвэл юу байсан бэ? Сэлэнгээ өөрөөсөө ийн асуугаад удасныхаа гэрлийг дахин асааж харлаа. Харин одоо бол түрүүний булан шигдэн хоошоо харан зогсож байсан өндөр биетэй хүн алга болжээ. Магадгүй өөр нэг булан руу шилжиж зогсоод өөрийг нь алхаар зэхэж байгаа ч юм билүү гэж бодсноо. Утасныхаа гэрлийг дуусхан 4 давхрын бүх булан дохойг нүдэрээ нэгжин харлаа. Нүдэнд нь юу ч өртсөнгүй. Сэлэнгээгийн дотор жаахан ч гэсэн уужрах шиг болж дээд давхар руу гүйчихв. Уг нь
Одоо ганцхан давхар үлдсэн юм чинь юухан байх вэ? Замд юу ч таарлцсан бай, нүдэ найдал гүйчихье гэж шийджээ. Чулуун шатан дээр товор хийлгэн гიშгэлсээр дэше өксөх сэлэнгээгийн хөл доор гинэт ямар нэгэн өөр зүйл гიშгэгдэх нь мэдрэгдлээ. Дэгмэгц шууд л сэлэнгээгийн толгойд "Эн чинь юу вэ? Хүн байсан уу?" гэсэн бодол төрж хамаг цусан толгоор нь юулэгдэх шиг боллоо. Сэлэнгээ эргэж ч харсангүй гүйсээр гэрийнхаа үүдэн дээр иржээ. Гэр оронгүй гудамжны хүн унтаж байсан болов уу? Тэгвэл ядаж дээрээс нь хүн гიშгэд гарахад дуугармаар юм. Нэгэгтээ бүр өсгийтэй гутлаар шүү. Эсвэл бүр үхсэн хүн байсан болов уу? Хэмэтлээ. Ямартай ч хинч юу ч байлаа гэсэн тимч таатай биш учраас хурдхан шиг гэртээ орох минь гэсэн бодол нь сэлэнгээг хаалгаа ухаан жолоогүй балбахад хүргэжээ. Нэлээд хідэн удаа хүчтэй цогсон боловч хинч хаалгаа тайлж өгсөнгүй. Чимээ энергүй намжим. Энэ байдал энэ харанхуй орцонд ноёрхож байгаа нь сэлэнгээг бүр тэсхийн аргагүй айдас давтуулж байлаа. Тэрээр гинэт нэг зүйлийг олж мэдмэгцээ огл үсрэн хаалганаас олдов. "Чөтгөр амар, би орцсон андуурчихсан байж тээ." Хэмээн сэлэнгээ өөртөө хэлээд яахаа мэдэхгүй бүр хөшөж орхилоо. "Одоо яах вүлээ? Саяын ирсэн замаараа буцаад буух хэрэггүй. Бууж хэдий болгоч саяхан хөлдоор минь гიშгэгдсэн хүн эсвэл өөр ямар нэгэн амьтан яах бол?" Гэхээс хамаг бие нь салганан чичирхийллээ. "Одоо яана?" гэж бодох зуурт сэлэнгээгийн нүднээс нулимс асгаран газарт нь халуун зам татуулан урсаж байгааг тэрээр өөрөө ч мэдэрсэнгүй. Зөвхөн одоо яаж эндээс гарах вэ гэсэн бодол хамаг оюун ухаан бие сэтгэлийг низэмдэж түүнийг нь дагаад бүх цусаар нь айдас тархжээ. Дөрөвний гадаа тааралцсан цэнхэр костюмтай этгээдийн бэлгэлсэн ганц ширхэг сарнаа өнөө хүртэл түүний гарт байсаар байгааг энэхэн хугацаанд сэлэнгээ түр мартагнаад байлаа. Сэлэнгээ яахаа мэдэхгүй яаж эргцүүлэн зогссоор аз таарч хэн нэг айлын хаалга нээгдэж доошгон буувал хамт гарчихъя гэж бодоод харанхуй орцны хананд нуруугаараа наалдан хэнийг нэг хаалгаа тайлан гарахыг хүлээлээ. Гэсэн ч 10 минут өнгөрсөн хэдий ч хинч хаалгаа тайлсангүй. Бүр ямар ч чимээ гарсангүй. Сэлэнгээ яах чаргагүй доошоо буулаа. Орчин тойрноо утасныхаа гэрлийг тусган хартаалаа нүдэнд нь юм өртсөнгүй. Тэгмэгцэн сэлэнгээ доошоо яарангүйлээ. Энэ үед харанхуй орцонд түүний гүйх хөлийн чимээнээс өөр ямар ч зүйл сонсогдсонгүй. Ядаж байхад гадаач гэсэн машины явах, сигналдах өөр ямар нэгэн юмны чимээ гарахгүй байгаа нь ганцаараа үлдээ юу гэлтэй бороо цутхан асгарах чимээнээс өөр юу ч түүний чихэнд сонсогдсонгүй. Сэлэнгээ арай хийч сая нэг юм орцноос гарч чадлаа. Гадаа харуу бүрий байдал ноёрхож байх бөгөөд түрүүний дотор жихвцэн хүйтэн бороо зогсох янзгүй зодгсаар л. Хүмүүсийн хөл хөдөлгөөн бүр тадарчээ. Борооноос айсан уу? Эсвэл бүгдээрээ аль нэг тийшээ алга болчихоо юу? Ямартай сэлэнгээгийн нүдэнд юу ч өртсөнгүй. Цагилгаан тасарсан бололтой. Учир нь тэр хавийн орон сууснуудын цонхноос асаалттай байгаа нэг ч гэрэл харагдсангүй. Сэлэнгээ орц руугаа гүйж орлоо. Өөрийнх нь орц бас л гэрэлгүй харанхуй байгаа ч тэрээр энэ удаа нэгт орсонгүй. Зүрх нь хурдан цохилж бүхий дисээр нь айдсын мэдрэмж тархаж байсан ч асар их зөрөг төвчээр гарган зогсолгүй бас эргэж харалгүй гүйсээр гэрийнхээ хаалганы өмнө тулж ирлээ. Харанхуйд орцонд тогхийн модон хаалга тогших чимээнээс өөр юу ч сонсогдохгүй яаж. Сэлэнгээ гэрийнхээ хаалгыг хэд хэдэн удаа үргэлжлүүлэн тогшсон ч хэнийгэн хаалгыг нь тайлсангүй. Тэрээр гэртээ нөхөр бас нөхрийнхөө ухаананд доройтож өдөлсөн өндөр настай эмээтэй хамт гурвуулаа амьдардаг билээ. Сэлэнгээ ийхүү хаалгаа тайлахгүй байсаар байгаад нь гайхас хийж нөхрөө одоо болтол гэртээ ирээгүй юм байна гэж бодов. Гэхдээ яагаад эмээ нь хаалгаа тайлахгүй байгааг ойлгосонгүй.
Гэрээсээ хизээч гардаггүй хөгшин хүн энэ усан борооноор гадагшаа бүр хамрааж цухаалахгүй нь ойлгомжтой. Тиймээс эмээ унтсан эсвэл хаалга тогшхыг сонсохгүй байгаагийн аль нэг нь болж таарлаа. Сэлэнгээ ингэж бодмогцоо цүнхнээсээ гэрийнхаа түлхүүрийг хан ухаж эхэллээ. Харанхуй орцонд түлхүүрээ хайж олоод түүнийгээ түлхүүрийн нүхэнд шургуулж хийн гэдэг тийм ч амар ажил биш бөгөөд тэрээр ингэж түлхүүрээ хайх үедээ гартаа өнөөх сарнаг атгасаар байгаагаа саяныг анзаарлаа. Тэр цэцэг нь гартан саадуулж байсан болохоор хайчих гэснээ болчихов. Ягаад ч юм энэ цэцгийг хайна гэдэг сэлэнгээд нүгэл хийсэнтэй ялгаагүй санагдаад хайж төвдсөнгүй. Сэлэнгээ цэцэг барьсан гараараа түлхүүрээ ирж олоод төвөггүй хин шиг нүхэнд нь шургуулж чадлаа. Хаалгач амархан нээгдэж сэлэнгээ дотогшоо оров. Гэрт хав харанхуй бас чимээ аниргүй. Энэ хоёр өрөө орон суудсанд амьд хүн байгаа шинж ер алга. Сэлэнгээ харанхуйд хаалга дотроос нь сайдар түгцснийхээ дараа юмыг яаж мэдхүү гэсэн шиг коридорын гэрлийн унтраалгыг дартал гэрэл месхийн асхан дэр. Сэлэнгээ бүр гайхаж орхилоо. Уг нь цэхилгаан тасраагүй л байсан байх шүү дээ. Гэтэл энэ үед эмээгийнх нь байдаг жижиг өрөөнд хэн нэгний шаахаага чирэн 1-2 алхлах чимээ гарахад тэрээр эмээгээ мөн байна гэдгийг ядах зүйлгүй таньжигна. Эмээ гэж дуудсан ч Сэлэнгээгийн дууг сонсоогүй бололтой хариу өгсөнгүй. Эмээ гэртээ байсан хэрнээ яагаад одоо болтол гэрлээ асаадаггүй байна. Уг нь өдийд гэрлээч зурагтаач асаагаад суучихсан байдагсан. За яах вэ? Эмээ гэрлээ асаахаа мартжээ гэхэд яагаад бусад айлууд энэ харанхуй болсон үед гэрлээ асаадаггүй байна. Сэлэнгээ ийм бодсоор нойтон гадуур хувцаа тайлж үлгүүрт тохоод том өрөөнийхөө хаалгыг нээж дотогшоо ормогцоо гэрлээ асаалаа. Танил дотн болсон гэрийнх нь тавилга эд хогшил түүний нүдэнд өртөж үгээр илэрхийлж барамгүй баяр баясгал тайвширлыг эзэндээ бэлгэлхэн тэр. Гэрийн танил дотн болсон орчин тавилга хэрэгсэл хүний сэтгэлд ийм сайхан мэдрэмж төрүүлдэг ажээ. Сэлэнгээ нэг их гүнзгий амьсгаа аваад том өрөөнийхөө хөшигний завсраар хармагцаа дахин зочих шиг болж дөрөвнийхээ айдаст дахин автлаа. Хөрш зэрэгэлдээ орон сууцнуудын гэрэл унтраалттай хിവэрэ байжээ. Уг нь Сэлэнгээ гэртээ орж ирээд унтраалга дарах тэрхэн агшинд цэхилгаан тасарсан байсан иржээ гэж дотроо бодож байсан атал энэ нь тийм биш байсан нь ойлгомжтой болгон тэр. Яагаад? Энэ олон айлуудын ядаж ганцхан ч гэрлээ яагаад асаадаггүй билээ? Сэлэнгээ ийм бодлосоо айгаад цочих шиг болжээ. Манай гэрийн цэхилгаан тасраагүй байгаа болохоор бусад айлгч ялгаагүй байлтай. Эсвэл цөмөөрөн унтчихсан хэрэггүй. За үгүй дээ. Бүгдээрээ нэгэн зэрэг ингээд унтчихна гэдэг байж боломгүй зүйл. Эсвэл бүгд гэртээ байхгүй байх нь. Хаа нэг тийшээ бүгдээрээ хамтдаа гэрээ орхиод явчихж. Зөвхөн Сэлэнгээг өтөлж доройтсон бие муутай эмээтэй орхиод бүгд ямар нэгэн зүйлээс айгаад аль нэг тийшээ умхумгүй арилаад өгөх нь нү. Сэлэнгээ үнэхээр твцсэнгүй. Дахиад л бүх бие сэтгэлийг нь айдас эзэмдэж газрыг нь даган нулимс урсаж эхлэв. Дөрөвний гудамжинд таарсан гүнзгийхэр өнгийн костюмтай эвлүүлдэг тоглоом шиг долир залуу түүний санаанд орж өмнө нь хизээж түүн шиг тийм хачин хүнтэй таарч байгаагүйгээ саналаа. Бас түүний өмссөн тэр хачин өнгийн хувцас бороонд норсон шинж ердөө байгаагүй. Энэ нь хэдий зөвхөн өөрт нь л тэгж санагдсан байж болох хэдий ч үнэндээ тийм биш гэдгийг Сэлэнгээ зөнгөөрөө мэдэж байх шиг. Сэлэнгээ гинэд энэ зүуд биш байгаа гэж бодмогцоо хацраа чангахан чимхэд авлаа. Өвдөж байна гэж чихтэйхэн. Тиймээс сэрүүн байна. Бас түрүүний тэр эвлүүлдэг тоглоом шиг хачин ирийн өгсөн сарнай цэцэг бодин дээр тавьсан цүнхтэй нь хамт өөрийг нь хүлээх мэт гулдаан хэвтэнэ. Сэлэнгээ цэцгийг авч өөр амьд цэцэг хийсэн устдаа шилэн савнд хамтд нь хийлээ. Сэлэнгээ тайвширч чадсангүй.
Яг л хайр гарагт ганцаараа төөрч ирээд тэнд үрд хоригдож байгаагаар өөрийгөө төсөөлж байх нь тэр. Цонхныхоо ойр орчмоор ойр ойрхон эргэлдэж нүднийхээ булангаар гэрэл насаалттай тасалгааны цонх хайх хэдий ч байдал өөрчлөгдсөнгүй. Уг нь энэ бүхнийг тохиолдол гэж үзээд зүгээр л зурагтаа асаагаад нөхөрлөгөө уцаар ярих хэрэгтэй гэж өөртөө хэлж байсан ч энэ бодолдоо эзэн болж чадахгүй л байв. Ер нь л энэ олон айлуудын ядаж нэг нь гэрлээ асаахгүй бол огтхонч тайвширч чадахгүйгээ тэрээр сайн мэдэж байв. Аливэ ядаж зурагтаач гэсэн асаагаад багч гэсэн сүмгэр гэрэл гаргаад гачтэй. Сэлэнгээ энэ үгийг өөртөө бүр сонсогдохуй цар чанга хэлжээ. Тэгмэгцээ гэрийнхээ халаадыг авч одоо болтол даарцсан арилаагүй байгаа хүйтэн биен дээрээ игэлдэргэллээ. Түүний бүр голдон хүйт орсон байгаа ч ядаж өөртөө халуун цай аялахыг завдсангүй. Зүгээр л гараа илгэндээ зөрүүлж цонхныхоо өмнөр нааш цаашаа дэмийл холхино. Сэлэнгээ үнэндээ яахаа мэдэхгүй байсан билээ. Тэрээр чухам инэл үед хүн хүнээрээ дэндүү их дутдгийг ёстой л голдоо ортол мэдэрж байх шиг. Баг бахта ууланда дүүтэйгээ нуугдаж тоглоод дүүгээсээ бүр хол зогтож байсан нь Сэлэнгээгийн санаанд оров. Тэгээд л тэр холоос дүүгээ сэмхэн харж яахыг нь сонирхон нуугдаж байсансан. Тэгэхэд миний дүү ган болтон дөнгөж 8 л настай байсан билээ. Игчигээ хайж нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйж байснаа удалгүй түүний тэр жаргалтай гинэн инээд нь ор мөргүй арилчихсан. Дараа нь бүр нүүрэнд нь айц сандарсан шинж тодхон харагдаж. Игчээ та гараад ирээч. Ингээд л хоолооныхоо чадлаар баширч эхлэхэд нь Сэлэнгээ бүржих баярлаж хөөрч байсан. Ёстой л нэг маш сайн нуугдаж чадлаа шүү гэж өөрөөрөө бахархаад л. Чанга инехгүй тулд алгаараа амаа таглаад. Тэгсэн чинь харин дүүн удахгүй уйлж эхэлсэн. Тэр үед Сэлэнгээ хэдий 12 нас хүрч байсан ч дүүгээ чухам яагаад уйлсныг нь одоо ч ойлгоогүй. Дүүгээ уйлаад зогсохгүй болохоор нь нуугдаж байсан газраасаа гардаг ч юм билүү гэж бодсноо дахиад жаахан гүрий гэж шийдээд азанжээ. Тэгтэл дүүн уйлгаа болох нь бүхэл ихэр татаж эхэлснээ ухаан алдаад унчхаж үлээ. Тэр үед Сэлэнгээ үнэхээр дүүгээ яагаад тэгж их хайгаад бүр ухаан алдаж унсныг ойлгоогүй. Харин одоо л тэр үеийн дүүгийнхээ айдсыг жинхэнэ утгаар нь ойлгох шиг бас мэдрэх шиг болж байв. Хинч байхгүй энэ хорвоо дээр орь ганцаархнаа үлдчихлээ гэсэн айдас. Тийм ээ. Энэ айдас л ертөнцийн өч төчнөө айдсуудаас хамгийн тэргүүн тавигдах нь дамжиггүй гэж Сэлэнгээ дотроо бодлоо. Хүн үхэхээс айдаг. Яагаад үхлээс айдаг нь ойлгомжтой. Үхэл гэдгийг мэдэхгүй болоод л тэр. Үхээд амилсан хүн гэж байдаггүй. Хэрвээ хүн үхээд эргэж ирж болдог бол үхлийн нууц тайлагдаж үхлийн тухай айдас биш болчихно шүү дээ. Үхлээс айдгийн гол шалтгаан бол өөрийн олон жилийн турш танил дотн болсон орчноос бүрмөсөн ангижирч байгаа явдал бөгөөд ингэснээр ойр ганцаархнаа болж бусдын амьдралаас тусгаарлагдах явдал биз. Сэлэнгээгийн толгойд өөрийн ирэхгүй ийм бодол эргэлдэх аж. Гэхдээ яг одоо бол Сэлэнгээгийн сэтгэлд төрж байгаа айдас нь үхлийн тухай айдсаас ч бүр долоондор юм. Тэр айдас бол мэдээж энэ ертөнцид ганцаараа амьд үлдэх. Тийм ээ, ганцаархна. Бусд нь яасан мэдэгдэхгүй аль нэг тийшээ явхад түүнийг нь мэдэхгүй үлдчихнэ гэдэг аимшигтай. Энэ хэдий байж боломгүй гэлээч үнэхээр тийм бол яана гэсэн бодол Сэлэнгээгийн санаанаас гарахгүй зовоосоор. Тэр үед айснаасаа болоод ухаан алдаж байсан дүүгээ одоо бодоод бүр маш их өрөвдөгшгөл боллоо. Тийм ээ. Яг л ойр ганцаархнаа үлдчихсэн юм шиг. Гэрт ханын цаг чаг цохилгоос өөр ямар ч чимээ аниргүй хിവэрэ. Сэлэнгээ гэртээ орж ирснээс хойш бүр нэг цаг гарan өнгөрчээ. Хамаг бие сэтгэлийг нь айдас жихүүдээс эзэмдээд ухаан нь өнгөрөн одсон руу бид чинь тэнүүчлээд
Цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг анзаарсангүй бололтой. Салингэгийн харц цонхноосоо салж чадахгүй байгаа хэвээр ядахад энэ хугацаанд машин яваанч харагдсангүй, бүр машины гэрэл хаа нэгтээ ёлтойгч үзэгдсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусмал айдас нь нэмэгдэж бүр галзуурхад хүрээд байгаа Сэлэнгэ энэ үед өөдөөс нь харсан 9 давхар байшингийн хамгийн дээд давхрын бололтой цонхоор гэрэл тусахыг харлаа. Сэлэнгэ баярлсандаа золтой л ураа гэд хашгирч хаагүй байлаа. Гэвч харамсалтай нь түүний энэ баяр тэгтлээ удаан үргэлжилсэнгүй. Удалгүй асаалттай цонхны цаана хэн нэгэн хөх өнгийн костюмтай этгээд ирж зогссон нь түүний энэ баярлсан сэтгэлийг ор мөргүй замхруулж орхих хангалттай шалтгаан болсон билээ. Өнөөх хөвлүүлдэг тоглоом шиг долирнүүдтэй хачин залуу түүний тэр долирнүүд яг Сэлэнгээр инээмсэглэн ширтэж байгаа нь энэ харанхуй орчинд тодоостод ялгаран харагдлаа. Тэгснэ өнөөх цэнхэр костюмд гараараа Сэлэнгээр дуудах мэт даллахын тэр. Сэлэнгэ цонхноосоо зочих мэт холдож тэгснэ буцаж гүйж ирж хумгийн хөшгөө хааж орхилоо. Сэлэнгэ айснаасаа болоод бүр дагжин чичирч байх нь тэр. Тайвшрах хэрэгтэй. Энэ бол хэвийн үзэгдэл. Бүх юм хэвийн. Сэлэнгэ хэсэг хугацааны дараа өөртөө ингэж хэлээд хөшгөөр халахсан цонх руугаа эргэлдсэн байртай аажмаар төглөө. Тэрээр удалгүй хөшгөнийхөө өмнө тулж ирээд нэг үзүүрээс нь хумж атгаад зөөлхөн ярьлаа. Гадаа бороо цутгсан хിവэр бөгөөд дөрөвний цонх гэрэлтэй, харин өнөөх цэцэг бэлгэлсэн ир харагдсангүй. Энэ үед мөн л урдын адил бусад орон сууснуудын гэрэл алсаагүй хിവэр байв. Сэлэнгэ хөшгөө буцааж хаагаад нөхөрлөгөө ярихаар гар утсаа нээтэл нөхрөөс нь мессеж ирсэн байхан тэр. Өнөөдөр яаралтай ажил гараад уулзаж хэлж амжилгүй тамилтаар явах болчлоо. Хэр удахыг одоохондоо хэлж мэдэхгүй. Уучлаарай, чамаагаа өмсөе. Энэ мессежийг хараад Сэлэнгэ үнэндээ нүдэндээ ч итгэсэнгүй. Хизээч томилолтоор явж байгаагүй нөхөр нь гинэт ингээд явчихдаг юм байж. Сэлэнгэгийн нүднээс том нулимс унаж нөхөрлөгөө уцаар холбогдох гэсэн боловч бүтсэнгүй. Тэгээд Сэлэнгэ зурагтаа асаах гэснээ болж дахин цонх руугаа очиж харсан хэдий ч түрүүний ганцаас бусд нь унтраалттай хിവэрэ байлаа. Магадгүй өнөөх цэнхэр костюмд дахин цонхны цаанаас өөрлөнд даллаж байх уу гэж бодсон ч азар тийм дур зураг олж харсангүй. Эсвэл түрүүн зүгээр л хийм харсан байж болох юм. Гэтэл хийм харсан байж болно гэж өөртөө хэлэх нь дэндүү худлаа зүйл гэдгийг Сэлэнгэ сэтгэлийнхаа мухарт мэдэрч байлаа. Гэнэт Сэлэнгэд нэгэн хачин жигтэй муухай зүйл санаанд нь буухан тэр. Арай тэр эвлүүлдэг тоглоом шиг долир залуу ганцхан манай гэрийн цонхноос гэрэл тусч байгаа болохоор наашаа ирж яваа хэрэг биш байгаа да. Тийм ээ. Түрүүн яалтчгүй намайг харчгаад гараараа даллаад дуудаад исэн. Тэгэхэд намайг ирэхгүй болохоор наашаа ирж байгаа юм болов. Засмал зам дээр тогтсон шалбаагийг харанхуйд огтхон чачралгүй туужиж зогсоо зайгүй цудгах хүүтэн бороонд гараа өмднийхөө халаасанд хийгээд нүүрэнд инээмсэглэл тодруулан бэбитэл алхасаар ирж яваа болов. Сэлэнгэгийн хамаг биеийн шар ус айснаасаа болоод босхон тэр. Нэрэл тэр долир нүдтэй залуу энд ирж гимэн тийм сайхан зүйл болохгүй лавтай. Сэлэнгэ ингэж бодмогцоо хаалганыхаа түгжээг сайдар түгцсэн эсгийг нэгтлэхээр өөдрөгөө дөхөж ирэхэд өөдөөс нь хэн нэгэн хаалга тогшхон тэр. Тог. Хоорондоо 1 секунд орчмын зайтай нэгэн химнэлээр ингэж хаалга тогшох нь аргагүй хачиргалтай байлаа. Сэлэнгэ цодсондоо хоошоо ухран нэг хөлөндөө нөгөө хилэн тэгэлж бөксөөрөө шалан дээр унчихв. Сэлэнгэгийн герт ингэж зочилж ирдэг найз нөхөд ах дүүс нь өмнө хизээч ингэж цохиж байсан нь үгүй. Тэрнээс ч гадна нөхөр нь өөрийн гисэн хаалгаа тогших тусгай химнэлтэй байдаг үлээ. Сэлэнгэ яхаа мэдэхгүй хаалганыхаа өмнө суусан чихтэй хөшөж орхилоо.
Нөхөр маань томилолтоор явна гэсэн болохоор гинэт ингэж ирнэ гэж байхгүй. Бас миний таньдаг хүн ч биш. Яг саяын намайг даллаж дуудаад байсан тэр зинхэр костюмт мөн бах. Сэлэнгэ өөртөө ингэж хэлээд хаалга руугаа нүдэж цавчхаас зайн гөлрөн ширтсээр. Хаалгыг үргэлжлүүлэн цогсон хിവэр байсан бөгөөд Сэлэнгэ хинбэж гэж асууж чадалгүй хөшин зогсож байснаа чухам юугээд байгаа сайн сонсогдохгүй нэг зүйлийг амандаа бовтнохон тэр. Хэр удсныг бүүмэд ямартай ч магадгүй азар хаалганы цаана байгаа өнөөх итгээд хаалга тогшгоо болжээ. Сэлэнгэ арай хийж нэг юм сэхээ авах шиг болоод нөхрийнхөө имийг жижиг өрөөнд байгааг санан түүн дээр очихоор алхлаа. Имээ, та унтаагүй байна уу? Сэлэнгэ имээгийнхаа өрөө рүү гидсээр туулж ирээд хаалганд нь жихэнаа чагналаа. Гэтэл имээ нь унтаагүй байгаа бололтой. Юу нь мэдэгдэхгүй. Шал шал хийсэн чимээ өрөөнд дотроос нь сонсогдож байх нь тэр. Ямартай ч хаалганы гаднаас өрөөнийхөө гэрлийг асаагаагүй байгаа нь тодорхой байв. Нөхрийнх нь энэ өдөлсөн имээ нэг жилийн өмнө цус гарваад хайртай ач хүүгээ бараадан гэрт нь ирсэн нь энэ. Эмэгнийг анх нүүж ирснээс хойш Сэлэнгэ хурдхан шиг өөр тийшээ яваасаа эсвэл зүгээр шулуухан шиг нүд анчхаасаа гэж дотроо үргэлж хүсдэг байхдаа амьд үхтэл шиг болж оргисон энэ эмээгээр хизээ нэгэн цагт хань татна гэж төсөөлсөн ч үгүй явжээ. Энэ өндөр настай эмээ хэдий цус харавснаас хойш ярих сонсох чадвар нь эрэс дороотсон ч гэсэн ямар ч гэсэн аж хүү бэр хоёртойгоо ойлголцож чаддаг билээ. Бас түүгээрч зогсохгүй чөөчгнэн алхаж өөртөө хэрэгтэй идэж уух юмаа олоод авчихдаг. Дулаан өдөр гараад орцны үүдэн дээр хэдэн минут нарлаад суучихтайгаа. Сэлэнгэ өрөөнд дотор ортол эмээ нь орон дээрээ суучихсан үргэлж орныхоо хажууд байдаг жижиг ширээ рүүгээ тонгойсон байгаа нь бүдэг бадаг харагдав. Сэлэнгэ хан дагуулж гараараа тэмтрэн өрөөний гэрлийг асаагаад орчин тойрныг тодоостоод харлаа. Гэтэл эмээ нь хоёрдугаар хоол хийдэг пял тавганд хальтал нь ус дүүргээд дотор нь хэрчсэн түүхийн мах хийсэн байв. Уснаас ямар ч уур гарахгүй махан түүхийн улаанаараа нэлцэн харагдаж байгаагаас үзгээд эмээ зүгээр л карантны хүйтэн ус пял тавгандаа хийж авсан бололтой. Эмээ өрөөнд Сэлэнгээг орж ирэхийг мэдсэн ч түүн рүү тогтоож харсангүй. Харин Сэлэнгэ түүн рүү дөхөж ирээд "Эмээ, та юу хийж байгаа нь вэ?" гэж айх гайхах зэрэгцэн асуулаа. Эмгэн сонсогдохдоо үгүйтэй нэг юм амандаа шивгэнэж ямар нэг зүйл амруугаа хийж байгааг үйл хөдлөлөөрөө үзүүлэхэд Сэлэнгэ эмээгийнхээ юу гэснийг сайдар ойлгожээ. Эмээ нь их өлсөөд хоол хийж идсэн тэр байж. Өмнөө байгаа энэ карантны усанд түүхийн нялцгаа нойтон мах хийгээд энэ зүйлийг өмнө нь хэд хэдийг идсэн их амттай байсан гэж хэлсэн нь тэр. Сэлэнгэ айж бүрч их балмагдлаа. Эмээгийнх нь ой ухаан доройч гэсэн арай ч ингэж түүхийн ус түүхийн мах иддэггүй байсан билээ. Сэлэнгэ яхаа мэдэхгүй эмээ рүүгээ айсан нүдээр харж байснаа эмээ нь бүр нүдэн дээр нь өнөөх өмнөө байгаагаа идэж эхлэхэд нь тэр карантны ус бүхий түүхийн махан хоолыг авах гэж оролдлоо. "Эмээ, би танд хоол ээж өгье. Энийг идэх хэрэггүй." Гэтэл эмээ түнд хоолоо өгсөнгүй. Яг л 3 настай жаахан хүүхэд хамаг хоолооныхоо чадлаар муухай хашгирахтай адилаар чарлан тийчгэнэв. Сэлэнгэ урд өмнө нь эмээгээсээ ийм ааш авир гарахыг хизээж харж байгаагүй билээ. Яг л өнөөдрийн уурлаж дүнсийсэн хүмүүсийн нэгэн адилаар эмээч гэсэн ямар нэгэн зүйлд ховсдуулчих нь энэ үү. Эмэгнийг чарлаад болохгүй болохоор нь Сэлэнгэ өмнөх пял тавгийг нь тэр жигтэн тэнд нь орхиод хурдхан шиг олдлоо. Сэлэнгэгийн хамаг бие нь салганан жичирч нүрээр нь хүүтэн хүлс дааварлана. 1-р хэсэг төгсөв. 2-р хэсэг.
Саяхан өнөөх цэнхэр костюм тэрээд хаалгыг нь тогшсон. Магадгүй баталгаатай мэдээгүй ч тэр бол яалтчгүй өнөөх цэцэг бэлгэлсэн долир залуу мөн гэдэгт Сэлэнгэ бүрэн итгэлтэй байлаа. Бас түүгэрч зогсохгүй тэр итгэхэд одоо хүртэл хаалганыхын цаана цоож тайлгдахыг хүлээгээд нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулан хуруугам ирэн зогсож байгаа. Гэтэл дээрэс нь энэ шүдгүү эмээ түүхийн мах усанд дэвтэж идээд араас нь карантны хүйтэн усаар даруулж байдаг. Муу ёрын гэдг нь өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ? Бас юу үзэх нь энэ вэ? Ганцхан өдрийн дотор дэндүү хангалттай юм үзлээ. Одоо боллоо. Гүйцээ. Бүхнийг мартаад унтаж амрах минь. Сэлэнгэ өөртөө ингэж хэлээд эмэгнийг түүхийн махтай норхиод өрөөнөөс гарч одлоо. Өнөөх цэцэг бэлэглэгч итгээд чинь дахиад хаалга тогшохгүй гэсэн бодол Сэлэнгэд төрж байсан ч аль болохоор энэ бодолтоо автахгүй хичээн самгардна. Дахин цонх руу очиж харахыг ч шүүссэнгүй. Зүгээр л хүнжилтөө шургалахыг яарвчлаа. Сэлэнгэ хэдхэн цагийн өмнө хүйтэн бороонд цохигдсон жижирч байсан болоо одоо айснаасаа болоод мөн л тасралтгүй жижирхийлж байв. Өнөөх цэнхэр костюмт магадгүй хаалганы цаана байж л байгаа. Гэхдээ яах гэж? Чухам ямар учиртай өөрт нь цэцэг өгснийг ч мэдэхгүй. Тэгээд бас яагаад өөрийг нь ингэж хоргоож үүдэн дээр нь хүртэл ирчгээд байгаа билээ? Ямар ч хүнгүй эцэс төгсгөлгүй цутгах хүйтэн борооноос өөр үзэгдэлгүй энэ муу ёрын үдэш чөтгөр хүртэл бусдаар хань татаж байгаа нь үү? Сэлэнгэ хэдий хоёр давхар хөнчлөөр өөрийгөө давхарлан хуцсан ч дагжин чичирсээр. Тэрээр өөрийгөө яаж тайвшруулах ёстойгоо мэдэхгүй дэмэл хүнжилтөө мэгшин. Өрөөнийхөө гэрлийг ч унтраасангүй. Мэдээж энэ нь түүний айдастай холбоотой. Түүнээс гадна гэрэлтэй байвал сэтгэл нь жаахан тайвширч магадгүй унтах юм билүү гэсэн бодлыг. Шүн дунд хэдийн болжээ. Айснаасаа болоод Сэлэнгэгийн нойр бүр хулжиж орхиод хүнчлөөр бие хучиж буудан дээр хөвтөнө. Дахин хаалга цогсонгүй. Ямар ч чимээ аниргүй хിവэр. Гэтэл энэ нам гүмийг эвдсэн чимээ гарсан нь хажуугийн өрөөний эмэгний огиулах дуу. Түүхийн мах гарантны усаар хооллож байсан эмээгээ огиулж тэрэндээ хахаж байна гэж бодсон ч Сэлэнгэ очиж туслахыг хүссэнгүй. Яшиг тэндээ тэгэд үхэл үхэг. Юу ч сонсоогүй унтаад өгсөн л хүн байгааз. Сэлэнгэ өөртөө ингэж хэлмэгцээ хоёр давхар хүнчлөө толгой дээгүүрээ давуулан хучаад нүдэн хөвтлээ. Хэсэг хугацааны дараа эмгэн ч огиулхаа зогсож Сэлэнгэгийн нүд жанилдаад ирэв. Ингэсээр нэг л мэдхнээ Сэлэнгэ унтаж орхижээ. Түүний ухаан санаа зүүд нойрын ертөнцөд тэнүүжилж одов. Нойтон цас тасралтгүй хаялсан гудамжаар Сэлэнгэ гэрлүүгээ яаран алхаж байв. Зам талбай нэлэнхүйдээ хар өнгөнд хужигджээ. Яагаад хар өнгөнд хужигддаг бэлээ? Яагаад гэвэл цас цагаан биш хар өнгөтэй байна. Цас маш ихээр хаялан орсоор байсан ч яг л зуны уйлрал шиг огтхонч даарахгүй байгаадаа Сэлэнгэ их л баяртай алхах аж. Гудамжаар зурж өнгөрсөн бүхэл хүмүүс түүн рүү инээмсэглэн харж зарим нь бүр гараараа даллан толгойд охиж байв. Сэлэнгэ гэртээ нилээд оройтож ирлээ. Гэтэл замд нь тааралддаг өнөөх хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр нэгэн ад зэтгэрийн гимээр итгээд түүнийг үзэн ядсан байдалтай ширтэн сууж байв. Тэрээр гүн цэнхэр өнгийн костюм өмссөн байхаагаад нүүр царай нь өрдөөч ойлгомжгүй урд өмнө нь үзэж байгаагүй тийм дүр төрх байлаа. Дээр итгээд сагс дүүрэн хар сарнаа тэрсэн байх бөгөөд Сэлэнгэрүүд өгөж ирээд түүнийгээ өгөв. Сэлэнгээч тэр сагс дүүрэн хар сарныг аваад гэрлүүгээ алхлаа. Гэхдээ Сэлэнгэ энэ хачин итгээдээс огтгонч айж цэрвэхгүй байх бөгөөд удалгүй сагс дүүрэн сарнаагаа тэрсээр гэртээ ороод ирлээ. Эмэн түүнд зориулан маш сайхан амттай хуушур хайрчсан хүлээж байх бөгөөд түүнийг хоолоо амтархан идэх хооронд нь толгойг нь нэлэн хөөрдөнгүй харна. Тэгснэ
Нөхрийнх нь нэмээ сэлэнгээгийн өмнө байгаа том тавхтай олон хуушуураас нэгийг нь авч шүдгүй буйлаараа арайхийн зашлаж идэхэн тэр. Гэтэл эмэгний хоёр завжийг нь даган нүжирсэн хар цус урсав. Хамгийн гайхалтай нь сэлэнгээ үүнийг нь тоосонгүй зүгээр л өрөөндөө ороод унтчихав. Өглөө болжээ. Цонхоор нар тусаж гадаа хүмүүсийн чанга нээлтэн ярилцах чимээ машины давхилдах дуутай хоршин сонсогдно. Хэдий зүүдч гэлээ энэ яг л бодит амьдрал гэлтэй ил тод эмх замбраатай байхаж. Сэлэнгээ өөрийгөө зүүдэлж байгаагаа сайн мэдэж байв. Гэхдээ тэр энэ зүүдэндээ улам автан бүр гүнд нь орж сэрхийг огтхон ч хүсэхгүй байлаа. Яг л аз жаргалын ертөнцид амьдарч байна гэлтэй. Түүний зүүд үргэлжилсээр хэн нэгэн итгээд гэрийнх нь хаалгыг 1 секундын хэмнэлтэд тогшхон сонсогдов. Сэлэнгээч ямар ч эргэлзэлгүй өнөөх сагс дүүрэн хар сарнаа бэлгэлсэн цэнхэр костюмтай залууг мөн байна гэж бодоод хаалгаа тайллаа. Сэлэнгээгийн таамагласан нь ч биелэлээ болсон баг. Бөгөөд өнөөх цэнхэр костюмтай залуу түүнээс цэцгээ буцааж авахыг хүсгэн тэр. Харин сэлэнгээ зөвшөөрсөнгүй. Тэр залууг түлхэж орхиод хаалгаа хаачихлаа. Ягаад ч юм цэцгийг өөртөө авч үлдэхийг хүссэн бололтой. Харин цэнхэр костюмтай залуу явхаас өмнө чи хүсэж байгаа юм бол наад үхлээ өөртөө авал та. Уг нь би чамд өгөхөө болиё гэж бодсон юм. Одоо яа их вэ? Тамд уулзтлаа түр баяртай. Гэж захирдсан сөөнг хоолоогоор хилээд арилаад өгөв. Дөнгөж түрүүхэн л сайхан байсан ханга дэлхийн муухай ашин хөдлө бололтой. Шорон шуурга нарны гэрэл бүүдийгээд ирлээ. Дөрөвний чанга ярилцсан инээж хөөрөлдсөн хүмүүсийн дуу аврал ирэн барихрах дуугаар солигдож уйлж хашигчих чимээ газар авах нь тэрэ. Яг л галав юулх нь инүү гэлтэй. Сэлэнгээ гэрээсээ гарахаар өөдрүгэ зүглөв. Гэтэл жижиг өрөөнөөс эмээгийнх нь яолж гингнэх дуу гарснаа нэгэн хүнд юм шалан дээр түс хийтэл унаад өгчээ. Хэдий зүүдч гэлээ яг л бодит байдал шиг үзэгдэх энэхүү зүүдэндээ сэлэнгээ улам бүр живэн орж байгаагаа мэдрэх шиг. Эмээгийнхээ өрөөний хаалгыг нээж харахад эмгэн аль хэдийнэ шалан дээр тэрийн унаад амьсгал хураасан байхан тэр. Сэлэнгээ уйлж гашуудсан ч үгүй эмээгнийг тэнд нь орхиод гэрээсээ гарлаа. Орцны хан чулуун шатаар хэнигэн итгээд цусан зам татуулан явсан бололтой дүр зураг сэлэнгээгийн нүдэнд тусав. Гэхдээ энэ бүхэн сэлэнгээд ердөөч айдас төрүүлсэнгүй. Зөвхөн ямар нэгэн далдын хүч өөрийг нь урин дуудахыг мэдрэх шиг. Сэлэнгээ орцноосоо яаран гарлаа. Өчигдөр цастай гудамжаар алхаж ирсэн бол одоо тэр битүү орсон харанхтой их цас нь ямар ч ормөргүй алга болжээ. Зөвхөн шорон шуургал нүүр нүдгүй шуурна. Сэлэнгээ байрныхаа өмнөх машин замыг хөндлөн гарахаар алхтал нэгэн 9 орчим насны болтой гэмээр жаахан эрэгтэй хүүхэд хурд хэтрүүлэн давхиж яваа Санада маркийн машинд мөргөгдөн тэр хол шидэгдэхэн тэр. Машинч зогсож сэлэнгээ зам хөндлөн яаран гарлаа. Тэрээр энэхүү зүүдэндээ өөрийгөө жухам хаашаа ингэтлээ яраад байгаагаа нэг л сайн ойлгохгүй байгаа ч яагаад ч юм аль нэг тийшээ яарсаар. Магадгүй үхэл рүүгээ яарах нь энэ үү? Түүнийг байшингийн болон тойрон эрэхтэл сэлэнгээ хэмээн дуудах хэнийгний танил дотн хоолойг сонсомгцоо тэрээр нөхрийнхөө ирж яваа зүг харав. Нөхөр нь их л сандарсан байртай сэлэнгээ рүү зангаж холдооч хэмээн хашгирч байхан тэр. Тэгмэгт сэлэнгээ сая л өөрийгөө машин зам дээр зогсож байгаагаа анзаарч хажуунаас нь хэдий тоормсоо гიშгэж байгаа ч асар хурдтай ирж яваа ачааны машиныг олж харав. Сэлэнгээ муухай хашгиран цочод сэрлээ. Өглөө нар манджээ. Гадаа шуудын жиргэн сонсогдож хүмүүс чангаар инээлтэн ярилцсан. Үүний хажуугаар машин давхих сигналдах чимээ сэлэнгээл сонсогдож өчигдрийн ганцаардсан айдас хүйдсээр бялгсан орчныг ормөргүй арилсан гэдгийг батлах мэт. Сэлэнгээ сэрмэгцээ гар дарсан зүүдээ санаж байсан ч аажмаар мартаж эхэллээ. Хэдэн минутын туршид хүнжилдөө өчигдрийн болсон явдлыг
Бас там том санаж байгаа зүүднийхээ тухай эргэцүүллээ. Энэ бүхэн нь яг л зүгээр нэг үзээд өнгөрсөн кино, уншсан ном шиг нэг тийм хар бараан өнгө аясыг илтгэсэн дурдтгал мэд. Өчигдрийн эцэс төгсгөлгүй зодхон асгарч байсан бороо ормөргүй ярилж оронд нь үйлгүй шахам цэлмэг тэнгэрээс нарны дулаан илж ээж байхан тэр. Гадаа аз жаргалтай амьдрал буцалж байна уу гэлтэй. Салингийн санаанаас өчигдрийн бүх муу мухай үйл явдал арчигдан алга болж байгааг тэрээр мэдэрч байлаа. Эмээгийнхээ идэж байсан түүхийн мах карантины ус бүхий хоол бас тэрхүү ямар ч гэрэлгүй чимээ аниргүй жихүүн шүн гэдэл бүгдийг нь мартаж байв. Гэхдээ өнөөх цэнхэр костюмтай этгээд л түүний санаанд бүр тодоостод үлдэж орхио юу гэлтэй. Бараг л нүдэнд нь харагдаж байв. Яг л зүүд шиг санагдаж байсан ч тэр хачин залуу өөрт нь цэцэг бэлгэснийг санав. Ганцхан ширхэг нүцгэн улаан сарнаа. Сэлэнгээ цэцгийг хийсэн шилэн ваарлууга харав. Аимшигтай. Сэлэнгээ үнэхээр нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөөх улаан сарнаа чинь улаан биш хар сарнаа болчихсон байхан тэр. Уг нь өчигдөр яалтаж үгүй улаан сарнаа тэрхүү үнчин ганц сарнаа яхаараа харанхуйтай болчихсон байдаг үлээ. Салингээ ийхүү цэцгийн өнгө хувирсан шалтгааныг үнэндээ л бодоод олсонгүй. Эсвэл угаасаа л харанхуйтай цэцэг байсныг өчигдөр улаан болгож харсан нь тэрв. Хэн мэдлээ. Ямартай ч улаан гэж итгэж байсан өнөөх цэцэг нь харанхуйтай харагдаж байна. Салингээ урд өмнө нь хизээч ийм харанхуйтай цэцэг харж байсангүй. Улаан өнгийн цэцэг хайр сэтгэл, цагаан нь хүндэтгэл илэрхийлдэг бол харанг юуг илэрхийлдэг байж таарах вэ? Лавал сайныг илэрхийлэхгүй санагдана. Тэгээд бас дээрээс нь тэр хар цэцгэнд үхэж хорч исэн шинж ердөөч алга. Уг нь үхсэн байсан бол үхээд өнгө нь хувирчээ гэж дүгнэж болмоор байсан ч үнэндээ тийм боломж байсангүй. Гэнэт Салингийн санаанд түүний урьд шөнийн зүүд орлоо. Тэрээр зүүдэндээ сагс дүүрэн хар сарнаа гэртээ авчирсан шүү дээ. Тэгээд тэр цэцэг нь мууёор үхэл зөгнөж байсан. Салингийн бүх сэтгэл зүрх нь дахиад л айдас чихүүдэст бүрэн эзэмдүүлээд ирлээ. Өчигдрийн тэр үл ойлгогдох муу ёрын муухай орчин өөрийг нь үхэлд бэлдүүлсэн үхлийн өмнөх мөч байв. Гэнэт гар утасных нь мессежний хонх дуугарч Салингийг баг зэрэг цочсон бодлыг нь сарниуллаа. Нөхрөөс нь мессеж иржээ. Томилолтынхоо ажлыг хойшлуулад одоо гэртээ ирж байна гэжээ. Салингийн өөрийн хайртай нөхрөө зөндөө их хүлээж болсон явдлуудын тухай нэгнгүй ярихыг хүсэж байсан боловч тэсэлгүй гарч тосхоор яарав. Тэрээр хөнчлөөч ивхэж хураасангүй. Гартаа тааралцсан хувцас өмсөөд хөлдөө пүү цуглаад гарах гэтэл хажуу талын жижиг өрөөнөөс эмээгийнх нь ёолон гиншгэн сонсогдож байснаа нэгэн хүнд юм төсгийтэл унах чимээ дуултлаа. Салингийн сэтгэлд шөнийн зүүдтэй холбоотой айдас дахин амлан босч ирхэн тэр. Салингээ эмээгийнхээ өрөө рүү орохыг хүссэнгүй. Учир нь тийм ээ. Магадгүй зүүдэнд нь үзэгдсэн шиг үхчихсэн биз. Юу ч сонсоогүй, мэдээгүй хүн болоод л гараад гүчхий. Намайг гарсан хойно л имээ унсан байгаа биз. Гэж өөртөө хэлээд хаалганыхаа замганд хүжээг мултлаа. Салингийн зүрхний цохилд түргсэн гар нь үл мэдэг жижирхийлнэ. Ингээд гараад явах нь зөв үү буруу юу гэсэн бодол түүнийг эрен хоргоож ийхүү тэнэгэлцэхэд хүргэжээ. Ингэсэн ч Салингээ эцсийн эцэст хаалга түлхэн гадагш гарлаа. Эмээгээ үхэж байна гэж зүүдэлсэн тэр зүүд нь үнэхээр биелсэн гэдгийг хоёр нүдээрээ харахаас айсан нь тэр биз. Салингийн хамаг биеийн дагжин жижирж харцсан тогтохгүй дальдчин шатаар аажимхан доошилж байв. Гэтэл Салингийн нүдэнд хан шатанд үсэрч наалдсан цусан толбууд хаасаагүй байгаа нь өртөв. Тийм ээ, яг л өчигдрийн зүүд биеллээ болох нь тэр. Зүүд. Хараал эзэн тэр зүүд. Бас өчигдрийн тэр цэнхэр костюмтай эвлүүлдэг тоглоом шиг долор залуу. Хинч байхгүй.
Хинч байхгүй мэд харанхуй ганцаардмал орчин. Ганц ширхэг нүцгэн хар сарна. Тасралтгүй зутгасан хүйтэн бороо. Энэ бүхэн юуг зөгнөх гээд байгаа юм бэ? Одоо айгүй бол орцны гадаа гармагц өмнөх машин зам дээр 10 орчим насны жаахан эрэгтэй хүүхэд машинд мөргүүлж хол шидэгдэх бах та. Бурхан минь битгил тийм юм болоосоо доо. За байц. Тэр жаахан хүүхэд машинд мөргүүлсний дараа би үргэлжлүүлэн юу зүудлээ? Сэлэнгээгийн ухаан санаа самууран хямарч өөрийгөө хянах чадваргүй товчхондоо бол хагас галзуурлын байдалтай хүн цусан зам татуулан чулуун шатаар аажимхан доошлсоор. Сэлэнгээ энэ хідэн болсон явдалд автаад зүуднийхээ төгсгөлийг үнэндээ санаж чадахгүй байв. Одоо хүүхэд машинд мөргүүлэнтэй. Яана гэсэн бодол Сэлэнгээгийн сэтгэлийг ирэхгүй шаналган ухаан санааг нь бүр бодит ертөнцөөс тусгаарлаж орхижээ. Сэлэнгээ орцны үүдэнд гарч ирлээ. Гадаа хэдийн нартай дулаахан багач өчигдрийн борооноос үлдсэн жавар мөн шавар шалбааг нь эн тентгүй тогтсон харагдана. Тэгтэл энэ үед байшингийн болон тойроод нэгэн Санада маркийн автомашин гарч ирсэн ч харин өнөөх зүудэнд нь уг машин дайруулсан хүүхэд харагдсангүй. Сэлэнгээгийн дотор уужрах шиг болоод зам хөндлөн гарч цаашаалглаа. Тэрээр нөхөрлөөгөл хамгаас их яарч түүндээ тэврүүлээд сэтгэлээ тайвшруулахыг маш ихээр хүсэж байв. Гэнэт Сэлэнгээгийн ард тас хийх чимээ гарснаа машины огцом тооруулах чимээ үргэлжлүүлэн дуултлаа. Сэлэнгээ сонссондоо бүрэн итгэлтэй байсан ч эргэж харахыг хүссэнгүй. Нэг л мэдхнээ Сэлэнгээгийн хоёр нүднээс нулимс сувж царай нь цонхийн цайрчээ. Тэрээр гар утсаа гартаа хатгсан байх бөгөөд мессеж ирэх дуунаар утсаа нээж харлаа. Ямартай ч нөхрөөс нь мессеж ирсэн байсныг мэдсэн ч тэндээ чухам юу бичсэнийг нь уншаад ойлгосонгүй. Сэлэнгээгийн хамаг ухаан санаа нь ардан дуулдаж байгаа. Яана үхчихлээ. Тархин гоожиж байна шүү дээ. Түргэн дуудаарай. Хөөрхийн минь жаахан хүүхэд байна штэ. Гэгмэт олон хүмүүсийн сандралдан бачимдсан чанга яран дээр л төвлөрч байв. Сэлэнгээ тэссэнгүй бололтой утсаа халаасандаа хийгээд хоёр гараараа чихээ таглан гүйчихв. Сэлэнгээ нэг л мэдихнээ өөрийнхөө суудаг байрны зэрэгэлдэх хажуугийн байрыг тойрон эргэжээ. За байц өчигдөр шүн зүуд тийм ээ. Үүний дараа юу болсон бilé? Санаач санахгүй байна. Гэхдээ энэ үхэнд ойрхон байна. Жаахан сэжүүр гарах юм бол шүний хард арсан зүйдээ одоо санахад бэлэн байна. Уйлж хамаг сэтгэл нь хямарсан тэрээр осолуулсан газраас холдож чадсан гэж бодоод чихээ тагласан гараа саяныг буулгалаа. Тэгмэгц хаан ихтэйгээс Сэлэнгээ хэмээн өөрийг нь дуудахад тэрээр нөхрийнхөө хоолойг төвөггүйх нь танив. Сэлэнгээ баярлан хөөрч хамгийн хайртай хүнээ харцаарай хаан инээмсэглэн зогссоор нөхрөө өөрлөө нэрж явааг олж харлаа. Сэлэнгээ баярлсандаа игээтэл уйлчихсангүй. Гэтэл нөхөр нь наанасаа холдооч хэмээн гараа савн хашгирахад Сэлэнгээ өчигдөр шөнийхөө зүудний төгсгөлийг санаж өөрийгөө машин зам дээр зогсож байгаагаа сая л нэг мэдлээ. Төгсөв.